баяр, хөөр, аз жаргалтай үед нь очихоос илүү зовлон, гуниг тэг бүхэл тийм болохгүй байгаа асуудал дээр бас цагтаагийн албаагч нар энэ төрөнд яралтай очдог болохоор асуудлыг очиж шийдвэрлэдэг болохоор энэ мэргэжлэрээ маш их бахархдаг. Намайг Батбаатар Ялуун гэдэг мөрцтэй гэр бүл төссөн. Манай өвөө маань цагтаагийн байгууллагаас тэтгэвртэй гарсан. Аав маань тэтгэвртэй гарсан. Манай аавын төрсөн ах бас тэтгэвртэй гараад цагтаагийн байгууллагаас. Манай өвөө хоёр хүүтэйгээ цагтаагийн байгууллагт нэг бүргэлд хамт ажиллаж ирсэн. Энэ мөрцтэй гэр бүл төссөн болохоор арай өөр мэргэжлээр би өөрөө явъя гэж бодоод Улаанбаатар хотод хөдөлмөр нийгэм харилцааны дэд сургуулийн эхлэл мэргэжлэр сураад 20 онд шууд сургуулаа төгсөөд 21 онд Налах дүүргийн татврын хэлтсэд ажиллаад 2022 онд Бахангаа дүрт иргэдийн уралд ажиллаж агаад тэгээд ер нь за аавынхаа мэргэжлийг ер нь өвлж авдаг ч юм уу эмэгтэй хүнийг тийм хүчтэй сүрж авахтай болгодог юм шиг санагдаад тэгээд ээж аавтаа би цагтаагийн байгууллагатаар ёо би цагдаа болъё гэдэг саналыг хэлээд тэгээд яг тухайн үед ээж маань илүү их гоё хүлээж аваад аав маань болохоор яг дэмжижсэн ч гэсэн цаагаараа миний охин одоо ингээ яг цагтаагийн байгууллагад орох юм бол төсвөр төчээр их шаарддаг шүү гэж хэлчихсэн. Мэргэжлээс солихоор болоод цагдаа болно гэд тэгээд тээврийн цагдаагийн албанаасаа судлагдаад цагдаагийн дамжаанд явсан дотоод хэргийн их сургуулийн тэгээд цагдаа дамжаагаа төгсчөөд шууд нөгөө тээврийн цагдаагийн албанд томилогдохдоо царгааны удирдлагын хэлцийн санхүүгийн тасагт томилогдсон. Цагдаа гэдэг мэргэжлээс шал өөр мэргэжлэр уусаа ингэ ажлыг хэд ботцсон хэрнээ одоо өвөө гэлэнгэл ах ингээл бүгд цагдаа хүмүүс яалтчгүй л яг энэ мэргэжлийн нөгөө нэг таслахгүйд минь одоо таслахгүйгээр өргөжлүүлэх хэрэгтэй юм шиг санагдаад бас тэгэл айгүйх мөрөөдөл за ерөөсөө л би цагдаа болъё. Бас яг одоо энэ цагдаа гэдэг мэргэжлээс өөр мэргэжлэр бол ажиллаж чадахгүй байна гэл тэгээд цагдаа бас манай эрэгтэй дүү маань болохоор нөгөө яг уул уурхай чиглэлээр ингээд ажиллаж байгаад тэгээд гинт цагдаа болох шийдвэр бас гаргаад тэгээд манайхын гэр бүлэрээ дэмжиж тэгээд цагдаа болоод тэгээд би дүүгээ яс нөгөө нэг цагдаа болоо за одоо энэ яах болоо гэдгсэн чинь шаал үрс эрэхтүүг чинь нөгөө нэг айгүй тийм нөгөө нэг твкисэн тийм айгүй хүчрэхээ тэгээд тийм нөгөө нэг сүр чавхаатай айгүй тийм нэмба цэцтэй шаал өөрлөлт юм л эрэхтэйгтэл цагдаа дамжаагаа төгсчөөд тэгж томилогдоод нэг 14 хоног томилогдоод 14 хоног болчихсон. Тэр хугацаанд нэг уусан бол бүүж болоод гээд нэг арга хэмжээ болоод тэр арга хэмжээнд дээр нэг цагдаатай шөнийн 2-оос өглөө 7 цаг хүртэл өөрөг гүйцэтгсэн байхгүй юу? Хөөх эмэгтэй цагдаа ш, эмэгтэй замын цагдаа штэ гэл яг тэгж хэлж яхад бол амар гоё санагдчихсэн ш. Бахархмаар юм. Энгийн одоо иргэн байхдаа цагдаагийн ажлыг бас тэгж амар хүн төчөр гэж бодоагүй юм л. Одоо яг өөрөө яг ингээд энэ байгууллагт энэ салбарт ажиллаад ирсэн чинь энэ аяга бас тэг төсвөр төвчээр маш их хатуужлыг шаардсан мэргэжил юм л. Бид нар чинь тангараг өргөсөн юм чи шаардлагатай тохиолдолд бол эмэгтэй албаагч нар ч бүх цаг үед бэлэн байна. Одоо баяр ёслол арга хэмжээ тийм үед бид нар чинь үргээ гүйцэтгэгээ зогсдог. Тэр чинь цагаан сар үеэр нөгөө нэг өндөржүүлсэн бэлэн байдал зарладаг. Тэр үед бол бүгд бэлэн байдалтай байдаг. Тэгээд тэр хугацаанд бол ажиллаа хийгээл бэлэн байдалд тэгээд цагаан сарын дараагаас л нөгөө нэг ээж аав юм өөдөө очиж нөгөө нэг золголт нөгөө ээж автагаа уулздаг л та. Иргэдийнхэн бас аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг болохоор айгүйх гоё юм шиг санагдсан шүү дээ. Нөгөө цагдаас нар аав бас тэгчихсэн. Иргэдийн амлалтын тайван байдлыг
хамгаална. Тэгээ дээрэс нь өргөсөн тамгахтай үнэнч одоо ямар ч хүнтэй ирэх тэгш сайхан харьцаж байгаарай гэдэг зөвлөгөөг айгүй өгсөн. Замын цагтаач гэсэн манай хажуудлын айлд тийм хэрүүл боллоо ч юм уу тийм болгоом бол би өөргөө биелүүлээд тамгаал үргэсэн юм чинь одоо арай манай замаас өөр салбартаа гэж бодохгүйгээр бас өөргөө гүйцэтгэх хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ миний чиглэл юм биш ээ. Би замын цагтаа гэж бодоод ингээ хайчих юм бол тэр айлд ямар эрсдэл учрах уу? Бас тэр хүн тэр уур урцаараа нэгийг яачих юм блэ? Тэрнээс хэрэмжлээд яг өөргөө гүйцэтгэх хэрэгтэй. Цэргийн баяр болонгууд яг гэр бүлэрээ бөөндөө яг ингэж нэг цуглараад агуу аав ах маань тэгэл бас тэр хугацаанд ажиллаа ирж шít. Одоо яг цагдаагийн байгууллагад ажиллахаар ингэдэж шүү. Гэт одоо манай аавынхын охин бас манай одоо үеэл бас цагдаа ахгүй юу. Тэгээд бид эдийг тойр сууж байгаа. Тэгэл манай өвөн тэгт за миний охин хүчтэй эдэн штэ. Нэрээ ямар ч хүний хэлсэн үгийг төсвөр төвчээртэй хүлээж аваад хүмүүстэй эргэтгэж гоё харьцаад тэгээд хувцаа хүртэл гоё чимгээр цэмцээлгэж өмсөж байгаарай гэл айгүйх тийм зөвлөгөө өгнө. Би волейболоор 8 дугаар ангиас хичээлжсэн. 12 төгсөхдөө волейболын 1-р зэрэг авч ирсэн. Спорт жир нь хамгийн их одоо нэг төвчээр хатуужлыг шаарддаг. Биеийн хүчний бас ажил шүү дээ. Тэгээд бас энэ спорт маань бас цагдаа болоход бас жоохон ч гэсэн хувь нэмэр оролцсон баха гэж боддог ш. Цагдаагийн албаагч нар чинь одоо түргэн авлаа гэхэд хурд хүчтэй ах хэвээр биеийн хүч айгүйх бас шаардагдана. Тэгэхээр энэ бас волейболын спорт маань маш их нөлөөлсөн гэж боддог. Чин өглөө 8-аас нөгөө хичээлд явна. Өдөр таарчин. Тэгээд өдөр таараад гэртээ очил хувцас солиол цайгаа очил шууд нөгөө волейболын хувцсыг шууд зүгэндээ тэгэл зааланд голцсон өнгөрөн. Тэгээд энийхөө чинь бас өсвөрийн авраг, сургалтын лиг гэдэг бас 10 жилдөө тэмцээн болдог. Тэр тэмцээнүүдэд ороод тэгээд оюутан болоод төгсөөд бас зөндөө тэмцээн уралдаанд ороод ер нь яг энэ спортоо хаяхгүй яг одоо ингэ өргөжлүүлээл явж байгаа. Тэгээд Тээврийн цагдаагийн албаныхаа волейболын багийн шигшид байгаа. Тэгээд би дөнгөж томлогдчиход бас нийт нөгөө цагдаа дотоодын хэмжээнд нөгөө хүчийн авраг гэж волейболын тэмцээн болдог байхгүй юу? Том тэмцээн болдог. Тэр тэмцээнд ороод бас манай баг ингээд алтан медаль авчихсан. Одоо 23 онд алтан медаль аваад 24 онд аваад гэд бас тасралтгүй амжилт гаргаад явчих. Шинэ тэрний аваараас л доо хоорондоо шүргэлцээд мөрөлдөж байгаа. Тэгээд энэ согтуугаар тэрвэр эрсэлт жолоодж байгаа иргэдийн одоо нэг аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо яг энэ замын цагдаа нар гол чиглэж ингэж ажилладаг. Зам дээр яг ингээ үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар маань хаяа нөгөө нэг хин нэг болгоомжгүй үйлдэлээс ч юм уу болоод зам дээрээ зогсож байхдаа машин тэрвэр эрсэлт шүргүүлэх тохиолдол бас гардаг. Би айгүйх бахархдаг штэ. Яг энэ зам дээр яг өглөөнөөс одоо өдөр хүртэл тэрвэр эрслийн зохицуултыг хийнэ гэдэг чинь бас айгүйхэнд ажил байхгүй юу? Одоо халуунд халж хүүтэнд хөрдөг. Тэгээд тасралтгүй бас энэ замын гол зогсно гэдэг чинь бас айгүй бас хүнд. Тэгээд яг энэ нийт одоо мөр зэрэгцээд одоо ажиллаж байгаа энэ зам дээр гарч байгаа албаагч нартай бол амар баярлалтай штэ. Одоо манай аав өвөө өдөр бол одоо цагдаагийн болохоос бүгд нөгөө нэг ахлагч цоллоор нэвтрүүлээд суужсан. Тэгээд би энэ ахлагч цолнд бас аягүй дуртай. Яг л нөгөө нэг ахлагч нар чинь яг энэ цагдаагийн байгууллагын яг гол нөгөө суур болж ажиллаж байгаа байхгүй юу? Бүхэл одоо дуудлага бүхэл юм дээр ахлагч бүрэлдэхүүн ер нь л хамгийн дөрөнд байдаг. Тэгээд тийм учраас одоо амар бахархдаг.